Өдрийн төргийн үзэгчдээ Cherry News-ийн сурвалжлах баг Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж байна. За хэдхэн хоногийн дараа тусгай хүчний тактик ажиллагааны олимпик хэмээн нэрлэгдэх SWOT Challenge эхлэх гэж байна. За энэхүү тэмцээнийг мэрэгжлийн тайлбартаагаар үзэгч танд хүргэх гэж байна. За тайлбарыг Fantastic Production-ийн жүжигчин Алтан Шагаа хийх юм аа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За анх удаага тайлбарлагчаар ажиллах юм уу? Ер нь одоо SWOT Challenge-ийн тайлбарлагчаар ажиллаач гэх саналыг тавихад хэрхэн яаж хүлээж авав? Маш гоё хүлээж авсан. Би маш хүндэтгэл их өндөр байгаа. Тэгээд юуны өмнө бас танай редакцыг одоо танай сайтыг үздэг үзэгчдээ бас өдрийн мэндийг хүргэе. За ер нь яг зүгээр би ч одоо бас нэг буудлагын спортоор хичээллээд нэг 10 гаруй жил хугацаа болсон баг шиг байна. Тэгээд энэ хооронд одоо Монголын одоо тусгай салбарын одоо олон найз нөхөд олон ах дүүстэй бас боллоо. Тэгээ энэ хэд маань анх одоо нодлон Монгол Улсын төрийн засгийн хамгаалтын баг анх удаа ирж энэ тэмцээний сайхан амжилттай сайхан оролцоод утсан. Тэгээ нодлон би бас үзчихлээ. Энийг уцаараа үзэл тэгэл ямар гоё юм бэ гэж бодож ирсээр энэ жил ингээд ирээ сууж байгаа давал их баяртай. Өнгөрсөн жилийн тухайд одоо уцаар үзчихсэн байна шүү дээ. Өнөөдөр яг ингээд тэмцээн болдог талбай дээр ирээд яг тамирчтай адилхан бэлтгэл хийгээд сэтгэл зүгээр бэлтгэл хийгээд ингээд байж хахад төрж байгаа сэтгэл яг ямар вэ? Мэдээж энэ тусгай ажиллагааны газрын одоо халбаа агч гэх хүн гэдэг бол маш өндөр бэлтгэлтэй хүн байдаг. Сэтгэл зүй нэгдүгээр сэтгэл зүй бие бялдар тий оюун санааны маш өндөр бэлтгэлтэй хүмүүс гэдэг нь одоо энд бол харагдаж байна. Энд бол одоо өнөөдрийн бидний авсан мэдээгээр бол нэг 50 гаруй орны 120 баг орчим өрсөлдөгч ах шиг байна. Тэгээ энэ дэлхий дээр ингээ харахаар энэ 100 гаруй юм өндөр бэлтгэлтэй баг ингэж хоорондоо өрсөлддөг тэмцээн бас харахаар хоромж байгаа. Би бас тэгж бодоод байгаа. Тэгээд ингээд ирээд харахаар энэ залуучуудын юу туулж, ямар бэлтгэл хийж, ямар өндөр юм ачаал авч ажилдаг вэ гэдэг нь харагдаж байна. Өөрөө ч юм бол үзэгчд жүжигчин гэдгээр нь илүүтэй сайн мэднэ. Гэтэл одоо бас нэг нууц авьяас нь гарч ирэх гэж байна тий. Өмнө нь ер нь тайлбар хийж юу? Өмнө нь би тайлбар хийж үзээгүй. Тэгээ анх удаа хийх гэж байна. Яг надтай хамтдаа төрийн засгийн хамгаалтын нэг ажилтны офицер хамт зүг тайлбарлал мэргэжлийн талаас би бол одоо илүү бас жоохон энгийн хүмүүст ойлгуулах одоо маягаар ярих гэсэн үг л дээ. Бас өөрөө чинь өөр улсын баг тамирчид харах юм бол яг л энэ тусгай албаны ажилтан гэж харахаар байна. Хувцлалтандаас учир байна уу? Байлгүй яг хөө тий. Тэгээд ингээ харахаар үнэхээр одоо залуучуудаагаа тий хараад тэр маш их төсвөр гаргаж байгаа. Маш их одоо сэтгэл зүй өндөр төвчээр, бие бэлтрийн өндөр төвчээр гаргаж байгаа харахад өөрөө ирэхгүй л хичээлээс нь л одоо ойрлж дэмжих. Ялангуяа би бол одоо бодож байгаа зүйл би бол ямар бие бэлтрээ дэмжиж чадах биш. Тэгэхээр сэтгэл санаагийн одоо маш сайхан дэмжиж өргөж тэгээ эдрийгээ ингэж хамт байхад бол баяа гэж бодож байгаа. Миний зорилго бас зорилго бол тий. Дасгал явагдах талбайтай танилцлаа шүү дээ. Ер нь яг хэр юм бэ? Их хүнд юм. Их хүнд юм байна. Одоо энэ 5 дугаар стейж буюу энэ цагт байгаа нодлог Рвандагийн тамирчид төрүүлж ирсэн байлээ. Тэрний туулаад гараад ардталт нь гараад тэр хонхыг зохино гэдэг бол амар л харагдаж илээ. Өчтөр бас нэлээд харлаа. Тэгээд манай энэ ардталт байгаа энэ өндрийн одоо улсны өсөлтийн хэсэг байна. Тэр маш өндөр дээрээс орсоор одоо манай залуучууд маш мэрэгжлийн өндөр түвшинд маш гоё өсөж байгааг нь харахад энэ бол тэгэхээр юм бас нэг одоо тусгай ажиллагааны газрын тусгай албаа агч хүн ямар байд юм бэ гэдгийг хараад яг ажил сангаад бэлтгэл сургалтын арга байж байгаа гэдэг бол миний хувьд нэгдүгээр нэр төр хэрэг байна. Хоёрдугаар үнэхээр сэтгэл маш хөдөлж байгаа. Ер нь бусад орны баг тамирчид ч гэсэндээ яг Монголын баг тамирчидтэй ижлэхэн бэлтгэлээ явж штэ. Харьцуулаад харахад ер нь хэр байх шүү вэ? Би бэлтрийн хувьд бол ялгараа тах зүйл бол шүү дээ тий. Янз янз юм да. Тэгээд ингээ харсан чинь бол за Рвандагийнхантай бид хамт энэ бэлтгэлтэй хамт орсон. Рванда улсынхантай, за Оросын тамирчид байна, Хятадтай ирсэн байна, Киргиз ирсэн байна, Казахстан ирсэн байна. Маш олон баг тамирчид ирсэн байна. Ингээ харахаар бол тэд нэр маш удаан хугацаанд бэлдснээс харагдаж илээ. Тэгээд өчтөр би ингээ Кыргызстаны бичлэгийг очиод олоод үзсэн чинь тэд нэр энд байгаа стейжийг эх орондоо яг зассан байт юм. Тийм. Яг зассан байна. Тэр усаар гүйж байгаа, усаар яваад тэгээ цаашаа хоолоор ороод татаа явж байгаа мавж байгаа. Бүгднгийн ингээд одоо зассан байдаг юм байна л да. Тэгээд тийм учраас эднэр бол их бас өндөр үзүүлэлт гарах болов гэж харж байгаа. Ер нь одоо дэлхийд дахнаас энэхүү тэмцээнд маш их анхаарал хандуулаад шилдэг гэсэн залуучуудаа илгээсэн байна. Монголч гэсэн шилдэг гэсэн залуучуудаа илгээсэн. Тэмцээнд оролцохын давуу тал нь юу юм бэ? Ер нь энэ тэмцээний ач холбогдлыг хэлэхгүй. Мэдээж одоо манай одоо ажилтнууд те манай одоо энэ тусгай салбар ер нь аль түвшинд явсан бэ гэдгийг бас энд харагдах байх. Гэхдээ би бол юу гэж харж байгаа гэхээр би бол заавал тэргүүн байрыг аавна гэж үзэхгүй. Гэхдээ мэдээж хүн ялгагдана гэж орохгүй. Ялна гэж орно. Гэхдээ энэ амар ачаалттай зүйлээс хүн манай ажилтнууд бэртэл авахгүй, гэмтэл авахгүй те
ингээд нэг гоё ороод энэ тэмцээнийг судлаад ингээд яваасаа л гэж хүсэж байгаа. Миний бодлол бол тий. Түүнээс одоо энэ мэдгүй амар л юм байна. Тий. Үзэгчтэй хандаа юу гэж. За юуны өмнө тэгэлэгцээ үзэж байгаа одоо үзэгчтэйгээ бол та бүхнийг одоо бидэндээ хамт байгаад Монголынхаа багийг дэмжиж 3 бага одоо төрөлх хамгаалтын газар, за цагдаа гэрхийн газар, нөхцөл ажиллагааны газар, за дотоодын зэргийн 8 дүүсгэр төсөлтөр ангийн хамт олон хамт явж байгаа. Тэгээд 3 сайхан бага энэ сайхан залуучуудаа сайхан дэмжиж хамтдаа сэтгэл зүгэн өргөж хамтдаа байгаасай гэж бид төсөж байна. Хоёрдугаарт тамирчдаа бол та нар бид бол одоо эзэн бог Чингис хааны үр хөвгтүүд те. Тэгэхээр Монгол хүний ур чадвар, Монгол хүний одоо төсөв төвчээр Монгол залуусын дайчин замналыг бид одоо хөгжлөөл өртөөл авч байгаа юм хүмүүс учраас энэ тэмцээнд мэдээж амжилттай олцох гэж мэдээж сэтгэл дүүрэн байгаа. Гэхдээ миний гавал хэлэх гээд байгаа зүйл бол ерөөсө бэртэлгэмтлгүй энэ тэмцээнийг маш сайхан дуусгах нь бидний хамгийн том амжилт гэж би өөрөө харж байгаа. Үзэгчдийн өмнөөс өөрчлөн бас талархал илэрхийлээ. Анх удаага Монголын маш олон үзэгчид маань энэхүү одоо сайхан тэмцээнийг Монгол тайлбартаагаар хүлээж авах боломж бүрдлээ шүү дээ тийм. Энэ тайлбарыг одоо хийх боломжийг олгосон танай хамт олонд баярлалаа. Чи бас Монголоос анх сурвалжсан сэтгүүлч болж байгаа шиг байна. Танай зураглаач нар ч гэсэн анх удаа энэ тэмцээнийг одоо ирж дамжуулж зураглаач нар болж байгаа шиг байна. Энэ бол бас нэг их сайхан түүх юм те. Тэнийг сайхан түүхтэйгээд сайхан тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо хэрвээ бид боломж гарвал Монгол улсын алтан соёмбо төрийн талбайг одоо Арабын тэнгэрт мандуулна даа л гэж ингэж зорж байна да. Тэгээд хамт уугаараа та бүхэндээ маш баярлалаа. Баярлалаа.